2.7 сая хүн амтай Монгол улсын залуу хойч үеийнхэн тэр жигтэй инженер техникийн сэтгэлгээтэй зохион бүтээгчд болсон байна гэдэг төсөөлөд үзье л дээ. Тэгвэл бидэнд ямар өөрчлөлт гарах вэ төгөлдрөө? Хамгийн түрүүнд Монгол улс маань жирийн нэг хэрэглэгч улс байхаа болж үйлдвэрлэгч бүтээгч улс болох бах. Хамгийн гол нь бид газар доорх баялагаас илүү үнцэнтэй оюуны баялагыг бүтээж чадах бах. За ингээд оюуны баялагыг бүтээх ажилдаа орцгоё. Хамгийн гол нөөц хүч баялаг бол оюуны баялаг юм. Залуу зохион бүтээгч уралдаант шоу нэвтрүүлгийн шүүгчид. Монгол улсын их сургуулийн мэдээллийн технологийн сургуулийн захирал техникийн ухааны доктор Чоймагийн Лода Арвсан. Эльмонти компани электроникийн инженер зохион бүтээгч Төмөрбаатрын цогж явлан. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн шинжлэх ухааны технологи инновацийн газрын дарга Домбонгийн Энгват. дугаартай сад илгийг та бүхэнтэйгээ уулзуулж байна. Ханаас хүрэлцэн ирж манай уралдаанд оролцож байгаа лээ. Би Ирбэнт зохицлын сургуулийн 77 дугаар сургууль 11 дээр ингэ сурч. Зарим оролцогчид маань бол 3-4 санаагаар 3-4 бүтээлээр оролцож байна. Зарим нь 1 час хийсэн санаагаар оролцож байна. Чиний хувьд хэдэн санаа бүтээлтэйгээр ирсэн бэ? 2 час хийсэн санаа л да. Баярлалаа. За амжилтсан. Баярлалаа. Төгөлдрөө. Чи ер нь ямарваа нэгэн бүтээгдэхүүний хугацааг ардлаас нь болон уртлаас нь уншиж чадна тийм ээ? Бичиг үсэг тайлгцсан. Тайлгцсан. Уртлын оронгийг хараад энэ тэр орных байна да гэж шууд мэдчих чадах уу? Тэрийг бол мэдчихгүй. Гэхдээ одооны сүүлийн үеийн гаджетууд шүү дээ гар утас бүх юм баркод уншигч байгаа. Тэргээр уншуулаа бүх юм харчихна. Шууд гар утсаараа. Тий. Тэгэхээр энэ шинэ бүтээл маань бас урд нь хийгдэж санаа гэсэн үг юм болов? Мэдхгүй байна. Яг тэгвэл бүтээлээ танилцуулаагүй учраас. За тэгвэл бүтээлээ сод үлгийг бүтээлээ танилцуулах нь зүйтэй байна. Би эхний бүтээлээ электрон имиж ороод танилцуулъя. Электрон имийн жороор эхлэнэ гэж байна. Дараа нь харин баркодоо танилцуулна гэж байна. Ерөөсөө энэ шийдэл маань ерөөсөө л цахим карт. Мөн төрөг унших төхөөрөмж авах хэрэгтэй. Тэр төхөөрөмж нь имийн сан дотор. Хүн зүгээр эмчтэр очиод цахим карт үзүүлээд, шинжилүүлээд ийм юм авах хэрэгтэй гэж цахим картын дээр нь компьютер суулгаад өгч байна. Тэгээ цахим карт очиод имийн санд очиод уншдаг төхөөрөмжөнд уншуулад ийм юм авч болно гэдэг. Энэ болохоор юуг хааж байгаа вэ гэхлээр шүү дээ. Тэр хүн өөрөө очиод имийн санд очиж имээ авч болохгүй. Тийм явдал бүх юм аюултай зүйлээ зогсоож байгаа л да. Бүхэн болгонд 90 үлэх байгаа тий. 90 үлхийг яагаад цахим карт болгож болдгоо юм бэ? Тэгэх юм бол зөвхөн имийн жор байтгаа өөр олон юм ашигтай байж болно. Ерөөсөд миний бүрдэж байгаа хоёр шийдэл маань цахим карт түүнийг унших төхөөрөмж хоёр байгаа. Шүүгчид сод үлгийн энэ санааг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй, үр ашиггүй, бас 2 дугаар шатанд бодит бүтээл болгож амжихгүй гэсэн үндслээр тэнцүүлсэнгүй. Ингээд л сод үлгийн эхний санаа бүтэлгүйтлээ. Гэхдээ одоо тэр нь бас нэгэн сонирхолтой санаа бий. Баркодыг үстэй. Зөвхөн ингээд супермаркетууд чинь аль нэг бүтээн түүхэн зүгээр үнийн гаргацдаг шүү дээ. Уншуулад баркодороо. Тэгхгүйгээр тэр үнэн дээр нь давхар яг ингээд зүгээр ингээд үнийхэн баркод гэдэг шүү дээ. Монголын хувьд бол энэ том супермаркетууд. Яг тэн дээр нэмээд дуус хонсоор нь баркодыг бичээд өгсөн бол яа гэм бэ? Тэгээд үнэ уншихтаа цуг онсаар нь дуусна уугүй юм мэддэг. Тэгээд хүн зүгээр бараагаа очиж аваад тэгээд шалгуулж авахар хэрэг онсаар нь дууссан бол баркод унших багж маань өөрөө тохируулаад сигнал өгнө. Одоо чи тэр орж иж байгаа бараанууд дээр ахаар баркод наах гэж шүү дээ тийм ээ. Тэр чи заавалч уншина. Тэгсэн дээр бол тэгтээ дэргүй үйлдвэрлэгч чи өөрөө бүтээгдэхүүн дээрээ дуус хонсороо бичсэн байж байгаа шүү дээ. А зүгээр үйлдвэрлэгчүүд бол ихэнх хүнсний үйлдвэрүүд харин манад сүүлийн үед аваа штэ юм. Үйлдвэрлэсэн хонсоор дуус хонсороо байнга хэвлэдэгс. Одоо хүмүүс ингээ авангууд шууд энэ дээрээс нь хараад одоо энэ дээр хийж байгаа шүү дээ. Ингээ хэвлэлцсэн. А тэгээд энэ дээр барааныхан баркод нь байж байгаа.
Тэгэхээр энэ бас л өөр юмд л хэрэглүүл зүгээр байна. Одоо жишээлбэл энэгээр бол жишээлбэл дотоодын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд яг энэ бараагаа хаана явж байгаа хийж байгаа хин дээр өчсөн ямар хэрэглэж өчсөн гэдэг бүр бүх түүх нь үлдчихэж байгаа. Тэн дээр бүр хин үйлдвэрлсэн, хин үйлдвэрлээ хин шалгасан гэдэг нь бүр ингээд нэлээд хэдэн битийн урттай баркодоор ингээд явж байгаа. Тийм санаагаар хэрэгжүүлээ. За ойлгосноо үлгээ. Ойлгосон. Нэг улаан, хоёр улаан, гурван улаан. Сод үлгээ гаргасан санаа дэмжигдсэнгүй. Гэхдээ битгий шантраарай. $112 дугаартай тэргэл найз залуу нүнэг шатнд өмнө оролцоод тэнцээд гараад ирсэн. Одоо чиний ээлж болчоод байна. Хэр туршлага хөрвүүлсэн бэ? Найз залуу магадгүй зөвлөгөө өгсөн баг тий. Тийм. Ямар ч хэлсэн сандарч болохгүй. Хугацаанд багтдаггүй гэдэг ойлгосон. Тэгээд сайн бэлтгэлээрсэн. Бүтээлийн үйлээ миний санаж байгаагаар электрон ресторан бил. Уг нь бол би нөгөө найз нэг баг гэж зүгээр орё гэж бодчихсон байхгүй. Тэгсэн чинь би гинт нөгөө багада мөрөөдчихсэн юугаа санаад тэгээд энүүгээрээ за дараа жил ороод хамт орё гэсэн чинь манай найзанд хамт орё гэд чи ерөөсөө өөрийнхөө санаагаараа өөрөө тусдаа орчих буй бас чинь үзлэх гэж юм болоод орё гэхлээр за ер нь тэгдэг ч юм билүү анхны тэмцээн юм чинь юу ч гэсэн ороод үзье гэж бодоод тэгэл за ер нь орё гэх тэгэл. Котра чи хамгийн дээд нь хэдэн удирдах чадах вэ? Удирдах албан тушаалтайг хэлж байна уу тийм ээ? Тий. 100, 200 түүнээс ч дээш. Амжих. Амжин штэ. Чи тэгвэл 100 зөөгчтэй ресторан дотор яаж удирдах вэ зөөгч нараа? 10-10-аар нь хуваагаал 10 болгонд нь толгойд нь даалгавар өгөөд л тэгээд шат амжилттай удирдах байх та. Манай дараачийн оролцогч бол 100 зөөгч халаад ресторан зөөгч ресторан болгоно. Яаж болох вэ гэдгийг яг одоо гарч ирээд танилцуулах байхаа. За бүгдээрээ сонирхъя. За ингээд тэрглийг тайснаа өрөө. Сайн байна уу тэрглээ? Сайн байна уу? Өөрөө ер нь зөөгч хийж үдчихсэн болов? Үдчихсэн. Би бас оюутан байхдаа зөөгч хийж үдчихсэн. Хүндрэлтэй талууд юу байдаг? Айгу хүнд юм өргөж байгаа. Хүндрэлтэй тал нь ажлаас халагдчих гээд байдаг хөө тэ. Зөөгчийн ресторан ажилд орчих гээд. Яагаад ийм санаа төрсэн бэ? Би анх нэг 7 дугаар ангида айгу гинтийн байдлаар олж ирсэн л да энэ нэг хувцас онгойлгот шүүгээ онгойлгож байгаа л ер нь ингээд ийм замаар дамжаал ингээ хоол ингээл хурч ирэл зөөгч байхгүй ингээд хүрээд ирдэг бол амар гоё юм байна да гэж бодож байсан байхгүй. Тэгээд тэр санаагаа одоо хадгалсаар агаад л өнөөдрийн тайзан дээр гаргаад ирсэн байж байна. Энэ ресторан биш фаст фуд юм биш үү? Окей. Ресторан уу? За 3 минут байгаа тэрглээ. Амжилт хүсье. Амжилт хүсье. Баярлаа. Микрофоноо бариад. За миний бүтээл бол зөөгчгүй электрон ресторан байгаа. Энэ ингээд ерөнхий байдал нь миний рестораны энэ болохоор ингээд галтгооны хэсэг байгаа. Галтгооны хэсгээс ингээд хоёр замаар дамжиж юм ширээнд хоол хүрч байгаа. Үйлчлүүлэгч болохоор анх орж ирээд нэг ийм тусгай ресепшн дээр автомат тоглоомын газар шиг ингээд карт худалдаж аваад тэрүүгээрээ зөвхөн ингээд нэг ресторанд үйлчлүүлэх байхгүй юу? Энэ карт нь болохоор нэг хоолныхоо үнийн дүнтэй уялсан карт байна. Үйлчлүүлэгч ингээд тутаа суудлаа суугаад энэ точ скрин дэлгэцэн дээр өөрийнхөө суудлыг дугаарыг заагаад дараа нэг өөрийнхөө хоолыг сонгоод тэгээ төлбөрөө төлөх болохоор карта хийж уншуулад төлбөрөө төлнө. Дараа нь нэг галтгоонд очино хоолны юу захиалга очиод хоол хийгдэнэ. Тэгээ хоол хийгдэх зам нь энэ болохоор дээрээс бууж ирж байгаа зам байгаа. Галтгооноос болохоор нэг юм тусгай өргөвч тавцан дээр хоолыг тавиад нэг үйлчлүүлэгчийн дугаарын дараад явуулчих واخгүй. Тэгэхээр нэг дээдлийн зам руу нь хүрээд тэгээ хоол нэг дээшээ юм тавцанд хүрээд доошоо буугаад тэгээд яг тэнгууд ийм нэг хавхлаг байгаа. Тэр нь ингээд нэгдээд яг үйлчлүүлэгч рүү тухайн үйлчлүүлэгч рүү хараад тэгээд энэ түлхэгч юм юу гэхлээр яг тухайн хүний үйлчлүүлэгчийн урт талд нь байрлуулна. Нөгөө зам нь болохоор яг түрүүний үзүүлсэн чинь ширээн доогуур ордог энэ нэг юм шилийн юм хоргоор бүтээсэн ийм тусгай урсдаг зам байгаа. Энэ ширээн доогуур ороод бас нэг юм тусгай юм зам руу тавцан руу гулгаж орно. Тэр нь доороос нь түлхэж ширээн дээр гаргаж ирээд тэгээ хавлаг онгоогдож бас тухайн үйлчлүүлэгч рүү харуулад тэгээд нэг түлхэгчээр түлхэж яг тухайн үйлчлүүлэгчийн өмнө очих байхгүй юу. Ингээд үйлчлүүлэгч маань хоолоо аваад тэгээд амтрахын идэх бол.